Бэлдүү болсон явдлууд. Махчид бүжигчин хүүхний махаар тэнүүлжтэд шүлж ханж өгчээ. Цагдаагийн газраас бүжигчин Моника Берлиг онц хэрцгийгээр алсан гэсэн гэргээр сатанист бүлгийн нэг гишүүнийг баривчилжээ. Тэрээр хүүхнийг хутгалаад арсыг нөвчиж дараа нь малд хөөрөх мэт мөчөөр нь салгаад махаар нь орон гэргүүн хүмүүст шүлж ханж өгчээ. Ирхэлсэн ажилгүй Рэнди Стег 29 сар ирсний эцэст баривчилжээ. Тэрээр 26 настай бүжигчин хүүхнийг алж нөхдийнхөө тусламжтайгаар жижиглэн хэрдсэн эрэгч толгойгдчихжээ. Энэ махчин хэрэгэ хүлээхийг зөвшөөрөх хүртлээр эмнэлгийн магадлагаагаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эрзэн хамтын өрөөнд гав ганцаар жил болсон байна. Шүл амттай болсноос тэнүүлчин хүмүүс зөв 225-ыг эцэцгээс ингэж тэр мэдэгдэжээ. Үүнээс өмнө шүтлэг тахилгын шинжтэй яг ийм аллах хийсний учир 30 настай Даниэл Роковиц гэгч Нью-Йоркийн Томпкинс Сквер паркийн махчин гэдэг очтой махчин баривчлагдсан бөгөөд тэрээр найз үзгүйгээ хэрхэн мөчилснийг яриад муухай үнэрийг дарахын тулд агаар цэвэрлэгч буюу дистрант шүршиж байснаа сонирхуулжээ. Мах нь муудаж эхлэх үед би уксусаар норгож байлаа хэмээн энэ урт төст махчин нэмж хэлсэн юм. Амиа хорлогчдын гүүр 130 жилийн туршид Бристол дахь дүүжин гүүрэн дээрээс 1000 гаруй хүн нисэж өгсөн байна. Эйвон голд үсрэн орж өөж өгөхийг хүсэгчдээс зөвхөн ганц нь л энэ хүслээ биелүүлж чадаагүй байна. Энэ бол нэгэн баян айлын шивгчин аагаад шүхэр мэт дэлгэгдсэн далбар анцлан түүний амийг орж тэрээр 85 хүртлээр сайхан амьдэрсэн мэдээ бий. Эмгэнэлт явдал дахин гаргуулахгүй байхаар гүүр тусгай итгэмжлэгдсэн холбооны шугамтай холбогдсон бөгөөд түүгээр мэдээлэл авч зовж таршлагчдыг оруулахгүй хаалгаа бүр мөсөн хаачдаг болсон учраас амиа орлохыг хүсэгчид мөн нэг тийм өндөрт байрлсан гүүртэй болохоор Уэльс хүртэл явах хэрэгтэй болдог болсон гин. Чон бол чон. Зөвхөн монголчууд ч биш хүн төрөлхтөн чонтой нөхөрлөх хүсэл байвч өргөлж дайсагналцаар ирсэн. Баянгор аймгийн харьяат пүрүү очиргэгч анчин бэлтрэг тэжээсний хариуд амиа алдсан саяхан. Яг үүнтэй адил болсон явдлын тухай сэтгүүлч ингэж бичсэн байна. Анчин анарт орцог уулын арыг сэжин чоны мөр хайж гэлтрэн өлөн цагаан гिचий чон дахиж байгаа харж энэ чон энэ хавьд гөлөвлсөн гарцаагүй гэж бодсон анчин чоны мөрийг сүргүүлэн хөөж хадны хөндөд оруулжээ. Анчин дээлээ тайлж өмд цамцтайгаа мөлхөж чих тавин шагнуул бэлтэргийн туниа мутаа гинх дуу сонсогдож шүдэнд зурж харсан чинь бээлийн чинээ ганц бэлтрэг тентэр тунтар мөлхөж байв. Бэлтэргийг тэрсээр эргэн гарч иржээ. Нүдч үгүй шүдч үгүй нялх амтан байлаа. Хад савх гэснээ зүрх хөрсөнгүй. Газар тавихад дуу тасалталгүй уйлгнан гинж хил амаа долооч дороо тунтагнан мөлхөн хуруугаа амд нь хийсэн чинь шов хөхөх нь үнэхээр өрөвдөлтэй хөөртмөр ажээ. Анчин дээлээ хөөргөн бүсэлж бэлтэргийг өвөртлөн харжээ. Ээжээ, өө, миний өвөртнийг амтан бий. Та битээ айж цочоорой. Туулан бүчин үү? Ээж нь яалаа гэж айх уу? Гаргаад иргэв. Анчин өврөөсөө бэлтрэг гаргаж ирэхийг харсан авгаад чон гэсэн нэгэн бодол зурс хийж дотор агцсан толгойтой ус өрөвс хийжээ. Та хар нүдгүй шүдгүй хөгийн чамтнаатаа гэж хүүн өхөөрдөн алган дээрээ тавьж хуруугаа хөлөв. Нялхантай харангадж байгаа байлгүй гэж дарсүрэн авгаа бодлоо. Гаднаас мөөм нэртэй цайны сүү залгуулдаг ямаагаа гэртээ оруулж ирээд хевт гэж зангахад хевтжээ. Мөөмийн хөхөнд бэлтэргийн амыг наалдуулан барихад шовхийн өмхөж буур хөгчээ. Их хүү хоёр бэлтрэгт шүдгүү нэр хүртээжээ. Энэ өдрөөс сайхан их харцаа ууж шүдгүй мөөмийн ишиг болсон байна. Удсанчгүй шүдгүй нүдэ нээж гөлс гсэн доогуур харцтай анивчаа шар ногоон нүдтэй болов. Бас тэвнийн үзүр шиг захиурын соёо цохууж шүн хонох тусам сунаж ам дүүрэн шүдтэй болжээ. Мөөмийн хөх рүү шүдгөө соёо орчгож магадгүй гэж авгаа бодох болсон учиртай. Мөөмийг сааж сүүг агшаасан будаанд хийж шүдгүүд өгдөг болжээ. Шүдгүй будаатай сүү амсгаа байж мах тэр тусмаа түүхийн мах гэхээс нүдэ ухах шахаж сүүлээ шаруулзуулан шүлсээ гойжуулаад ухас хийх болов. Анчин анд мортохоор ганцхан хоосон ирдэггүй болохоор шүдгүй мацаг барина гэж юр байхгүй. Түүний өнгө зүс улам гялалцаж хідэн ямааг нь хөөж дуугаад амар зай үзүүлэхэ байжээ. Тэгэхээр нь шүдгүйг гинжин уяагаар уйдаг болов. Бэлтрэг уяагаа уур хилэнтэйгээр таг химэлж хяхарган дуугаар уйлан гуцах нь яг хээрийн амтан адил.
Амчны хідэн яма шүдгүү гарахаараа чихээс ортол зуулан зогтно. Мөөмөл шүдгүүгээс юртай айхгүй. Харин ч дэрэгдэн очиж толгой төрөөг үнэрлэн элэгсэг дотн зогсоход шүдгүү сүүлээ шаруулзуулан эрхлэх мөртлөө. Хулгайнууд дээр хялав харах нь нэг л хүйтэн. Хөөрхийн амтныг өдөр шөнөгүй уяад байхдаа яах вэ гэж дарь сүрэн авгаа аман дотроо өгөлж шүдгүйг өрөвдөн тавьж гэртээ оржээ. Мөөмийн амт эмтсэн ордуу дарь сүрэн авгааг аянга нэргэх адил болгов. Авгаа санд минь сандарч твцээр гарч ирэхэд шүдгүй мөөмийн хоолойг тас хазаж цагаан соёонууд цусаар бодогдож час улаан харагджээ. Чон бол чон юм гэж дарь сүрэн авгаа уулгалан гашгирч шороо цацах мөчөд орог саарл боохоо орцог уул руу зүгтэж алга болжээ. Мөөм аль хэдийнэ амьсгаа хураасан байлаа. Хорт хавдрыг буудсан нь. Зөвхрөнгөө орсон Аргентины иргэн Мануэль Альварес удаан бөгөөд тарчилгаат өглийг хүлээхэ болохоор шийдэв. Тэрээр тархины хорт хавдартай гэдгээ мэдмэгц тарчилж өгөхийг хүссэнгүй буу аваад бууджээ. Харин санаанд оромгүй юм болж энэ буудлага түүнийг аварсан байна. Би одоо ч үүнд итгэж чадахгүй л байна гэж Кордов хотын эмнэлгийн мэс засалж Альфонсо Гонсалесэрд ийм гайхамшиг саяд нэг зөвхөн ганц л тохиолдно. Сум хавдрыг устгаж эрүүл эдис гэмтээгүй байна гэлээ. Энэ азтай эр одоо 36 настай мэрэгжил жолооч 3 хүүхдийн эцэг ажээ. Түүний тархинд дахианы өндөгний чинээ хавдар байсан бөгөөд тисхийн аргагүй өвдөж бүр харт амх хэрэглээд ч өвчнийг намтаад чадаагүй байлаа. Цаг үргэлж аимшигтай өвдөж байнга нойргүй онсноос галзуурах шахаж өдөржин шөнжин толгоодоо гараа шигтгэн хумсаараа нүрээ урж байжээ. Эцэст нь би өхөл өөрөө ирж намайг авахыг хүлээн зовох гэлгүй даруй өгсөгөө хэмээн шийдсэн бэлээ. Хүүхдүүд сургуультай эхнэр дэлгүүр явчихсан үед би хагаслын захиавчиж нэг шил арх авч нэг амсгаагаар залгилахад ухаанд өнгөцсөн боловч өвдөлт хүчтэй боллоо. Дараа нь бууга авч чамархаадаа тулгаад энэ эцэс төгсгөлгүй зовлонгоос удахгүй ангижрна гэсэн сайхан бодолтойгоор гохоод арлаа. Эмнэлэгт л ухаан орсон гэж Мануэль өөрөө ярив. Доктор Гонсалес болон бусад мэс засалчид түүний тархийг нээж үзэхдээ амьд гэдэгт эргэлцсээр байв. Харин сум хорт хавдрыг онж үгүй хийжээ. Тэр амьд гарах найдалгүй байлаа. Цөмөл ингэж бодож байв. Бид тархинаас сумыг нь хорт хавдрын үлдэгдэлтэй гаргаж хайсан. Ухаан орохдоо хэвийн байдалтай байхыг үзээд би түүний гайхамшиг гэж бодсон хэмээн эмч ярьлаа. Мануэль Альваресын хувьд бүх юм азтай төгссөн хэдий ч бид хорт хавдрыг эмчлэх түүний энэ аргыг хэрэглэх хэмээн хэнд ч зөвлөхгүй. Элчингийн харт амхтай дэш. Шоронд 5 жил хорж бараг $10,000 торгож олон нийтийн ажилд оролцох эрхийг 5 жилээр хасах гэсэн Варшавын мужийн шүүхийн тогтоол Польшд суугаа Коста-Рика улсын элчин байсан ноён Карлос Альберто Варгаст оногджээ. Энэ ноён Варшавын нисэх онгоцны буудалд очоод ачаа дэшигийн их сонирхсонд баахан гайхжээ. Дели хотоос авч гарсан дэшинд элдв юмс байсны дотор 12 кг героин гэдэг мансууруулагч бодис ажилдээ. Гэтэл Польшууд Москвагаас дохио авсныг тэр хэрхэн мэдхвүлээ. Ингээд тэр Москвад л миний дэшинд ийм бодис хийсэн байж гэж мэлцэшнийг үзэж бас Делид дэшийг рентгенээр харахад илүү дутуу юм байгаагүй гэж зөрч нэг үзчихгэн. Тэгтэл дэшинд Делид туяагаар гэрэлтүүлж шалгасан гэсэн тэмдэг тавиагүй. Тоон шифрээр онгоодог цаашдаа зүнхийг Москвад нээсэн гэмтээсэн ямар ч уулмөр байгаагүй учраас өөрөө хариуцахаас аргагүй болж гин.